Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За би саяхан хүүхдийн групп дээр ийм Maple Leaf олон улсын дунд сургуульд хүүхдээ илсүүлэх хүсэлтэй эцэг эхчүүд байх юм бол холбогдоорой, мэдээлэл өгье гэсэн утгатай пост бичсэн байгаа. За миний лав хувьд ингээд дүүнэртээ зааж сургадаг юм маань гэх юм бол бид нар хэдий ингээд гадаадад амьдраад ч юм уу гадаад хэл ингээд сурч болно. Гэхдээ бид нар яасан ч монгол хүн. Тэгээ бид нар энэ хэлийг нь ашиглаад сурсан зүйлээ Монголдо очиж хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг тэр үнцгийг бид дүүнэртээ суулгадаг. Тэгэхээр эцэг эхчүүд та бүхэн минь ч гэсэн яг энэ нэг үнцгийг хүүхдүүдтэй сургаасай гэж хүсэж байна. За харин энэ сургуулийг яагаад сонгосон, дүүгээ ингээд илсүүлсэн бэ гэхлээр энэ сургууль нь Хятад болоод Монгол гэсэн хослон хөтөлбөрөөр хичээлээ заадаг. За үндсэн хичээлээс гадна 50-аас 60 төрлийн заавал хамрагдах ёстой дугуулсан секцүүд бол байдаг. Гэх мэтчлэн ингээд айгүй сургуулийн систем айгүйх таалагдсан учраас энэ сургуулийг сонгосон байгаа. Түүнээс гадна 1-ээс 12 дугаар ангийн бүх хүүхдийг бол бүх насны хүүхдийг илсүүлэн авдаг. За 12 дугаар анги төгснөхийн дараагаар бол топ 100 их сургуулиуд руу хүсэлт ингээд явуулах тэр боломжийг нь энэ сургууль бүрдүүлж өгдөгрөө айгүй даваа талтай санагдана. Түүнээс гадна гэх юм бол энэ сургуулийн зүгээс өөртөө гаргасан Монгол хүүхдүүдэд зориулсан ийм сурах бичиг байт юм билээ. Тэгээд яг өөртөө гэсэн юм номтой хүүхдүүдтэй яг зориулсан яг нэг заах арга барил малин ч гэсэн айгүй таалагдсан. Тэгээд бас нэг давуу тал нь одоо нөгөө Монголоос шууд ингээд Хятад ирээд нөгөө шинэ орчинд идэж үзээгүй, идэж тасаагүй хоол, тийм ээ гэр бүлийнхнаасаа хоол ч гэдэм үү, иймэрхүү нөхцөлийг нь бас харгалзан үзээд сургуулийнхаа хөтөлбөр дээр бол 2-7 хоногийн хугацааг тасан цаг гэж бол гаргаж өгд юм билээ. За гихмчлээ одоо яриад байвал айгүй олон одоо давуу талуудтай байсан учраас би дүүгээ илсүүлсэн байгаа. Энэ эдгээр мэдээллүүдийг авахыг хүсэх юм бол та над руу чат хийрээ. Мэдээллийг гэхээс илүүтэйгээр энэ сургуульд хэрхэн бүртгүүлэх, ямар материал бүрдүүлж энэ сургуульд хүсэлтэд явуулж урилга авч илсэн талаарх мэдээлэл хэрвээ хүсэх юм бол над руу бичиж болно. Үгүй гэх юм бол би Монгол одоо хүүхд хариуцсан захирлынхын QR-ыг үлдээчи. Та шууд холбогдоод бас илсүүлэх бүрэн боломжтой байгаа.